За сайн бацгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Сайхан өглөө байна. Өнөөдөр 12 сарын 30 за шинэ он гарахад ганцхан хоног болцсон байна. За та бүхэндээ нэг зүйлийг хуваалцах гэсэн. За энэ одоо оюу толгой бол биш шүү. Оюу толгой ажиллаад дууссан. Та бүхэн санаж байгаа бол энэ 100 өнгөрсөн 100. За миний хувьд Стэнфордын сургуульд очиж ардчлал, хөгжил, хууль эрх зүйн талаар 3-7 хоногийн одоо сургалтанд суусан. Тэгэхээр энэ сургалт маань бас дэлхийн алдартай багш нар заадаг ер нь одоо ардчлал тулгамдж байгаа сорилт бэрхшээлүүд улс орнуудын нэг хэрхэн давж туулж байгаа юун дээр анхаарах уу те одоо хууль зүйн талаасаа юу байх уу гэд одоо маш сонирхолтой сургалт байсан. Тэгээд дэлхийн алдартай одоо багш нар одоо Larry Diamond, Francis Fukuyama, Eric Jensen, Catherine Stoner, Michael McFaul гэдэг одоо Стэнфордын сургуулийн ардчлал хууль эрх зүйн талаар бол үнэхээр дэлхийд алдартай энэ хүмүүс хичээлийн бол 3-7 хоногийн турш хамтдаа тий одоо өдөр болгон заадаг маш сайхан сургалт байсан. Тэгэхээр энэ ингээд ганцхан улс төрчид биш тий одоо хүний эрхийн чиглэлээр ажиллаж байгаа олон улсын байгууллагад ажиллаж байгаа. За тэгээд за улс төрчөөс гадна тий янз бүрийн залуучуудад бол ингээд нээлттэй байдаг юм байна лээ. Тэгэхээр энэ 2026 оны аппликейшн маань одоо утгагүй 15 хоногийн дараа одоо 2-7 хоногийн дараа хугацаанд дуусгаж байгаа юм байна. Тэгэхээр хугацаанд дуусгахаас өмнө та бүхэндээ энэ хүн мэдээллийг хуваалцъя гэж бодсон юм. Тэгэхээр ийшээгээ бас олон залуучууд одоо өргөдлөө өгөөд бас тэнцээсэн энэ бүх зардал нь бол цаанаасаа Стэнфордын сургуулиас даадаг байгаа. Тэгэхээр та ямар нэгэн зардалд санаа зовох зүйлгүй яг тэгээд 100 байж таардаг те 100 6-7 сар болдог. Тэгэхээр яг бидний амардаг үеэр таардаг учраас одоо ажиллаж байгаа залуучууд ч гэсэн энд оролцох боломжтой юм байлээ. За тэгээд та бүхэнд энэ талаар мэдээлэл нь бас хуваалцъя гэж бодсон. Тэгэхээр Fisher Family Summer Fellow байгаа. Тэгэхээр Стэнфордын сургуулийн одоо ардчлал хөгжил хууль эрх зүйн төв гэж байгаа. Center on Democracy Development and Rule of Law. Тэгэхээр энэ вебсайт руу ороод энэ Fisher Family Summer Fellow program буюу одоо Fisher-ийн нэрмжит одоо зуны хөтөлбөр гэж байгаа. За тэгээд ер нь бол нэг 30 орчим оролцогчид нэг 25 орчим орноос сонгогддог. Тэгээд за түүхэнд 2005 оноос хойш зохион байгуулагдаж байгаа. Тасралтгүй жил болгон зохион байгуулдаг. За ойролцоогоор нэг 536 төгсөгчид дэлхийд даяар 97 орноос оролцсон байдаг юм байна. За Монголоос бас хэд хэдэн оролцогчид одоо оролцож исэн түүхтэй. За тэгэхээр бас энэ одоо цаашаага бас жил болгон дор хаяж нэг монгол оролцогч байнга оролцож байгаасаа гэж би одоо чин сэтгэлээсээ бас хүсэж байгаа. Тийм учраас энэ нэг аль болох олон залуучууд энэ мэдээллийг түгээмээр байна. Одоо хангалттай одоо шаардлагыг хангаад тэнцэх бол маш олон залуучууд байгаа гэж бодож байгаа. За тэгээд ер нь бол нэлээд өсөлтөөнтэй мэдээж дэлхийд даяар залуучууд өсөлтөн нэг 2000 гаруй аппликейшн түрүүжил ирээд те 2000 өргөдлөөс нэг 30 орчим хүн сонгосон байна. Яг уу тэгэхээр нэлээд өсөлтөөнтэй гэхдээ бас өсөлтөөнөөс бол айх хэрэггүй. Энэ бол цэвэр шудраг өсөлтөөн байдаг. Тэгэхээр олон залуучууд энд одоо өсөлтөд үзээсэй гэж бодож байна. Тэгэхээр аппликейшн бас жоохон цаг хугацаа ордог учраас та бүхэн аль болох эртхэн apply хийгээрэй. Тэгээд нэг видео submit видео эдгээр бас хийдэг байгаа. За тэгээд та бүхэнд амжилт хүсье. За эзэн дэлгэцэн дээр за харуулж би болох нь үгүй. Би та бүхэнд энэ дээр харуулах гэж хичээе дээ. За энэ Стэнфордын сургуулийн Fisher Family Summer Fellow Program гэж байгаа. Ийшээгээ ороод за how to apply гэдэг ингээ харах юм бол 2026 оны аппликейшн бол одоо яг нээлттэй байна. За хугацаа нь бол 2026 оны 1 сарын 15-ны 4-р өдөр орой 11 цаг 59 минутаас аппликейшн хаагдана гэж байгаа. Тэгэхээр энэс өмнө та бүхэн маань амжиж өгөөрэй. За ийшээ орох юм бол ямар одоо хүмүүсийг одоо шилж сонгодгоо те. За гэх мэтчлэн маш олон одоо мэдээлүүд нь бол хангалттай байгаа. За
эсэний асуултандаа хэрхэн хариулах уу гэх мэтчлэн энэ эсэ бас нэлээд сайн эсэ бичгийн тулд хугацаа ордог. За тэгээд видео бас хийж явуулдаг. Тэгээд бас хүмүүсээс нэг recommendation авч өгөх ёстой. Тийм учраас цаг ордог учраас та бүхэн эртхэн одоо мэдээллийг авч байгаад үзээрэй гэж та бүхэнд хэлмээр байна. За тэгээд Stanford их сургуулийн кампус дээр яг 3-7 хоног амьдрангаа одоо өдөр болгон хичээлдээ суудаг байгаа. За alumni гэдэг төгсөгчт нь энэ байна тий. За ингээ орох юм бол ингээ 25 оны одоо манай ангийнхан энэ байна. За энэ дотор харах юм бол энэ хардаа Албаниагаас ирсэн байна. Колумбия, Конго, Египт. За Египтээс 2 хүүхэд байна. Этиоп, Гана, Энэтхэгээс 3 ирсэн байгаа. Казахстан, Кениагаас 2 байна. Кыргызстанаас 1, за Монголиа гэдэг энэ миний мэдээлэл байна. За Пакистан, Оросоос 2 байсан. Сенегал, Төвдийн одоо улсын хурлын гишүүн байсан. Турк, Украинаас ингээд 4 байсан. Венесуэлаас 2 гэх мэтчлэн янз бүрийн орнууд бас байдаг. Тэгэхээр одоо миний оролцож байсан програмуудаас бол хамгийн үр дүнтэй, хамгийн зохион байгуулалт сайтай тий одоо мундаг багш нартай програм байсан. Тэгэхээр залуучуудаа хандаж илгээд ийшээ үзээд алдаараа. За тэгээд зарим хүүхдүүд нь бол баг 3 дахь тий apply хийж байгаад 4 дахь дээрээ тэнцсэн тохиолдолж байгаа. Тэгэхээр одоо өөрийгөө сориод үзээрэй. Stanford их сургууль дээр 3-7 хоног дэлхийн ардчлалд тулгамдж байгаа асуудлууд, сорилт бэрхшээлүүдийн талаар суралцаад ирнэ гэдэг бол маш том боломж. За цаашдаа ч гэсэн Монголын ардчлал улам төгөлдрөшөж явах учиртай. Тийм учраас аль болох одоо бидэнд тулгамдж байгаа асуудлууд бол дэлхийд даяар тулгамдж байгаа. Тэгэхээр олон орноос суралцаж өөрийгөө байнга цэнэглэж, одоо байнга мэдээлжүүлж явах хэрэгтэй. Яг энэ мэдээллийн одоо орон үед бид нар амьдарч байгаа. Тэгэхээр мэдээлэл боловсрол гэдэг бол хамгийн чухал, байнга хоцрохгүй өөрийгөө одоо хөгжүүлж явах хэрэгтэй. Тэгээд та бүхэнд бас амжилт хүсье, бид доор линкийг оруулах болно. За тэгээд шинэ оны бас мэд хүргэе.